Здравствуйте, дорогие дети! Я очень рада вас приветствовать. Сейчас у нас карантин, и вы занимаетесь дома. И я надеюсь, что вы хорошо занимаетесь, учите уроки, помогаете родителям и поддерживаете свой иммунитет. За орос хэлний эсэлтийн ерөнхий шалгалт өгөх 12 дугаар анги төгсөж байгаа төгсөгчдөд зориулсан орос хэлний давтлага хичээл явах гэж байна. За өнөөдрийн хичээлээр куда, когда гэдэг асуултанд яаж зөв хариулахыг давтлага хичээл явна. Дараа нь орос хэлний шалгалтын үр дүнгийн жишээ даалгавар дээр ажиллах болно. За эхнийх нь когда. За когда гэдэг асуулт бол хизээ гэсэн үг. Хизээ гэхлээр энэ цаг хугацааг асуусан ийм асуулт байгаа. Та бүхэн мэдж байгаа. За багш нь эхлээд энэ бэлдсэн юм орос хэл дээр уншаад монгол дээр тайлбарлаад явъя. В русском языке конструкция выражения времени грамматически отличается предлогами и падежами. В зависимости от того, в какой период времени мы описываем, когда отвечаем на вопрос «когда». За, когда гэдэг асуултанд хариулахдаа бид ямар цаг хугацааг бид ярилцж байгаа вэ? Тэрнээс шалтгаалаад энэ нь угтлаг үг ба тийм ялгарал ялгаатай байдаг. За, жишээ, нэгдүгээр жишээ. Если мы используем такие промежутки времени, как момент, секунда, минута, час, с местоимения это, этот, конструкция предлог «в» плюс винительный падеж. Секунд, минут, цаг, өдөр гэдэг цаг хугацааг ярих гэж байгаа бол это, этот гэдэг төлөөний үгтэй «в» угтлаг нэмэх нь заахын тийм ялгалттай хамт явдаг. За жишээ өгүүлбэр болохоор в эту минуту, в этот день. За хоёрдугаар тохиолдол болохоор для дней недели понедельник, вторник, среда, четверг, пятница, суббота, воскресенье. Конструкция предлог «в» плюс винительный падеж. Обратите внимание, со словом вторник предлог «во». За 7 хоногийн өдрүүд 1, 2, 3, 4 хагас бүтэнсэн гэдэг өдрүүдэд хэлэхдээ бид нар угтлаг «в» нэмдэг нь заахын тийм ялгал хэрэгэлдэг. Вторник гэдэг үг хэрэглэхдээ «в» угтлаг биш, «во» угтлаг авч байгаа. Яагаад гэвэл энэ вторник гэдэг үг маань «в» үсгээр хэлж байгаа болохоор «о» нэмэгдээд «оогоор» жирэглээд «во вторник» гэж. За, во вторник была хорошая погода. Мы уезжаем в понедельник. За, 3-р тохиолдол. Со словом неделя, эта неделя, прошлая неделя, следующая неделя. Конструкция предлог «в» плюс винительный падеж. За, 7 хоног. Энэ 7 хоног, өнгөрсөн 7 хоног, дараагийн 7 хоног гэх мэт ярихдаа бид нэр «в» угтлаг үг нэмдэг нь заахын ялгал хэрэгэлдэг. В прошлую неделю приехали наши друзья. Когда приехали наши друзья? Наши друзья приехали в прошлую неделю. За, 4-р жишээ. Со словом месяц. Этот месяц, прошлый месяц, следующий месяц и так далее, а также с названием всех месяцев, конструкция «в» плюс предложный падеж. За, сар, энэ сар, өнгөрсөн сар, дараагийн сар гэх мэтчлэн тохиолдолд тэгээ мөн түнчлэн бүх саруудын нэрд январь, февраль, март, апрель гэл тэгэхэд «в» угтлагыг предложный падеж авдаг. За, жишээ. В следующем месяце будут выборы. Когда будут выборы? Выборы будут в следующем месяце. В июне он нашел новую работу. Когда он нашел новую работу?
Он нашел новую работу в июне. За 5-р тохиолдол. Со словом часам, с числительными восьмому и так далее. Конструкция предлог к плюс дательный падеж. За часам гэдэг цаг тэгээ дээрэс нь тооны нэрнүүд ашиглахад жишээ нь восьмому, первому, второму, третьему гэж жишээ нь тооны нэр ашиглахад предлог к нэмдэг нь өгөх оршихын тийм ялгал хэрэгэлдэг. К 4 часам начнется пресс-конференция. Когда начнется пресс-конференция? Пресс-конференция начнется к 4 часам. К 8 марта мы должны сдать рефераты. Когда мы должны сдать рефераты? Мы должны сдать рефераты к 8 марта. Со словом «век» конструкция предлог «в» плюс предложенный падеж. За век гэдэг чинь 100 гэсэн үг. За 100 гэдэг үгтээ предлог «в» нэмдэг нь предложенный падеж орно. В 20 веке сделано много научных открытий. Когда сделано много научных открытий? В 20 веке. Хизээ гой нээлтүүд тэр шинжлэх ухааны олон нээлтүүд нэгдсэн 20-р зуунд нэгдсэн. За в случае есть слово «век», используется значение «это время», «в этот период времени», то в конструкции изменяется падеж. Предлог «в» плюс винительный падеж. «Век» гэдэг энэ 100 гэдэг үг маань биш үү? Энэ цаг хугацаанд, энэ цаг хугацааны үед гэдэг утгаар орох юм бол конструкц нь өөрчлөгдөөд дээр нь бол предложенный падеж байсан те хүүхдүүдээ. Энд чи болохоор В дээр нэмэх нь винительный падеж болж ирж байна. За мы живем в век нанотехнологий. Бид хизээ амьдарч байгаа? Бид нанотехнологийн үед амьдарч байна. Когда мы живем? Мы живем в век нанотехнологий. Идем дальше. 8 случай. С выражением «это время» конструкция предлог «в» винительный падеж. За это немножко похоже с предыдущим. Вы видите? Хорошо. В это время дверь открылась и вошел папа. За энэ цагт гэдэг бүтэц гарч ирэхэд предлог «в» дээр нэмдэг нь винительный падеж. Энэ цагт хаалга нэгдээд аав орж ирлээ гэсэн өгүүлбэр байна. Хизээ аав орж ирсэн? Аав хаалга онгох цагт орж ирсэн гэж байна. За цаашаа явъя. С даты используется родительный падеж. За дата гэдэг чинь цаг хугацаа тий? Он сар өдөр хэлдэг тий? За он сар өдөр хэлэхдээ бид нэр хамаатуулахын тийм ялгал ашиглана. Родительный падеж ашиглана. За анхаараарай гэж байна хүүхдүүдээ. Данное правило только для ответа на вопрос «когда». За хизээ гэдэг асуултанд энэ дүрм нөлөөлнө. Если вопрос звучит «какое сегодня число?», то используется именительный падеж. За нэрлэхийн тийм ялгал өнөөдөр хэдний өдөр юм бэ гэхлээр нэрлэхийн тийм ялгал хэлэгдэнэ. За тэгвэл өнөөдрийн он сарыг хэлье. Сегодня 13 марта. За когда дуслаа одоо куда бүр амархнаар тайлбарлая хүүхдүүдээ. За куда гэхлээр чиглэл асууж байна те. Хаашаа гэдэг чиглэл асууж байна. За энэ сургуулийн сурагчид байна. Сургуулийн сурагчид хаашаа явж байгаа? Сургууль руугаа явж байна. За энэ сургууль руугаа явж байгаа энэ сургууль маань объект. Энэ объект дотор энэ хүүхдүүд орох болохоор В угтлах хэрэгжилж байна. Сургуулийн хүүхдүүд хаашаа явж байгаа? Сургууль руугаа явж байна. Куда идут школьники? Школьники идут в школу. Да, следующий пример. Это университет. Это тоже объект, как вы видите. Вот он идет в университет. Куда он идет? В университет. Вот, например, в магазин, в банк, в кинотеатр. Это любой объект.
перед любым объектом мы ставим предлог в. За ямар ч хамаагүй объект байх юм бол урталд нь зөвхөн в гэдэг ухтлаг үгийг л тавина. Өөр ухтлаг үг энд таарахгүй. За орчуулах юм бол дотор гэсэн утгатай үг баг шүү дээ. За объект дотор хүмүүс ингээд орж гардаг, объект дотор ордог. Тийм болохоор в дотор гэсэн утгаар гарч ирж байна. За он идет в университет. Тэр их сургууль руугаа орж явнаа. Тэгэл ямар ч хамаагүй объект байсан магазин, в банк, в кинотеатр урталд нь зөвхөн в ухтлаг тавих нэ. За одоо на ухтлаг гарч ирж байна. Куда? Он идет на собрание. Собрание. За энэ хурал цуглаан болж байна. Хурал цуглаан дээр байна. Хурал цуглаан руу очиж байна. За хурал цуглаан дээр. За энэ дээр хүүхдэд тест хийхдээ в собрание гэж бичдэг. Тэгэхээр биш үү те на гэдэг предлогийг хэдүүлээ орчуулж үзэх юм бол дээр гэсэн үг шүү дээ. За монгол дээр ч гэсэн те би хурал дээр байна гэж шүү дээ. Хурал дотор байна гэж ярихгүй те. Тэгэхээр хурал дээр байна. Би хурал дээр байна. Энэ хуралд байгаа хүмүүс өөрсдийгөө мы на собрании, я на собрании. Ты куда идешь? Я иду на собрание. Он идет на собрание. Чи хаашаа явж байгаа? Хурал явж байна гэсэн үг. За дараагийн жишээ. За мы идем на концерт. За хүүхдүүд маань андуураад в концерт гэх алдаа гаргадаг тал байдаг. Тэгэхээр энэ дээр в ухтлага ерөөсөө таарахгүй на ухтлага бичигднэ. За лекц ямар нэгэн үзүүлбэр, шоу ямар ч хамаагүй тийм бол урталт нь наал бичигдэнэ. За мы идем куда? Мы идем куда? Мы идем на концерт. Мы идем на лекцию. Мы идем на представление. На лекции, на представлении. Любое шоу мы пишем с предлогом на. За ямар нэгэн үзүүлбэр, лекц, концерт байх юм бол на гэдэг предлог хэрэглэх юм байна. За одоо жишээ даалгавар дээр ажиллая. 2017 оны С хувилбарын 21-р даалгавар байна. Агуулга нь унших, дид агуулга нь үгийн сангийн мэдлэг ойлголт, таны мэдхийн түвшин болохоор хэрэглээний түвшин шалгах юм байна. За даалгаврын зорилго нь когда асуултанд зөв хариулт сурах. За даалгавар уншия. За выберите самый подходящий вариант. Хамгийн тохиромжтой хувилбарыг сонгоно гэж байна. За даалгавар уншия. Иван Петрович, когда мы должны сдать наши рефераты? За Иван Петрович, бид хизээ курсын ажлаа өгөх ёстой билээ гэд багшаасаа асууж штэ. За тэгэхээр ингээд 5 хувилбар байна. За тестийг хийхэд маш амархан. Яагаад гэвэл тэр тестийн хариулт донд заавал зөв хариулт нь байгаа учраас. За бүгдийг ингэж шуурхаа хурдан яг мэдхгүй байгаа байвал бүгдийг ингэж хэлж үзээд тэгээд энэ дотор заавал ингэ түлхүүр үг байдаг. Түлхүүр үгийг хайж олно. За тэгэхээр түлхүүр үг нь когда вэ? Когда? Тэгэхээр 8 марта, 8 марта, 8 марта, к 8 марта, о 8 марта гэдэг 5 хувилбар байна. Даалгаврын шинжилгээ харъя хүүхдүүдээ. Энэ даалгавар нь тохиромжтой, хүндрэлийн зэрэг нь 28.1 хүнд, ялгах чадварын индекс нь 48.8 маш сайн даалгавар байна гэсэн. За энэ шалгуулагчдынхаа даалгаврын биелэлтийг харцгаая хүүхдүүдээ. За зөв хариулт нь болохоор хүүхдүүдээ к 8 марта бид хизээ курсын ажлыг өгөх вэ гэхээр 8-ны өдөр хүртэлтэй өгнө. За зөв хариулт нь D хувилбар буюу к 8 марта гэсэн байна. К 8 марта хариултыг манай шалгуулагчдын 28.1% нь зөв хариулсан байна. Гэхдээ
зөв хариултаас илүү хувь 8 марта гэж хариулсан байна хүүхдүүд. Яагаад ийм алдаа гарав хүүхдүүдээ? Какое сегодня число гэсэн байвал 8 марта гэвэл зөв байх байсан. Гэхдээ ингэж асуугаагүй те хүүхдүүдээ хизээ өгөх байсан бэ гэхлээр за 8 марта багш нь дээр тайлбарсан тэрэн дээр гарсан. За энэ болохоор тооны нэр явж байна. Тооны нэр дээр нэмдэг нь К нэмэх нь өгөх оршинтын ялгал хэрэглэх ёстой байсан. Энэ бол зөв хариулт. Гэвч хүүхдүүд маань зөв хариултаасаа илүү буруу хариулт нь хуваараа бол арай ахиу харагдаж байна. Тэгэхээр энэ бол нэрлэхийн тийм ялгал байна. За, какое сегодня число гэхэлэр 8 марта гэгээд дандаа нөгөө хүүхдүүд хэрэгэлдэг тэрүүгээрээ ингээд бодоод хүүхдүүд хариулсан байгаа юм шиг байна. За, ийм алдаа гарсан байна хүүхдүүдээ. За, ийм алдаа ахиж битгий гаргаараа. За, дараагийн жишээ даалгавар 2018 оны В хувилбарын 1-р даалгавар байна. Агуулга нь унших, дэд агуулга нь хэлзүү мэдлэг ойлголт, танин мэдгүй төвшин нь болохоор сэргэн санах. Даалгаврын зорилго куда асуултанд зөв хариулт сурах нь байна. За, даалгавраа уншия. Выберите правильный грамматический вариант. За, дөрмийн зөв хувилбарыг сонгоорой гэж. За, завтра наш класс пойдет на концерт, 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 концерта, концерту гэд 5 хувилбар байна. Тэгэхээр маргааш манай анги концерт үзэхээр явах гэж байна гэсэн өгүүлбэр байна те хүүхдүүдээ. За тэгэхээр энэ 18 оны шалгалт өгжсэн хүүхдүүд шалгуулагчид маань яаж хариулсныг харцгаая. За даалгаврын шинжилгээг харъя. Энэ жишээ даалгавар 2 байна. Энэ даалгаврын тохиромжтой хүндрлийн зэрэг нь 38.4 буюу хүнд ялгаж чадварын индекс нь 42% маш сайн даалгавар болсон байна гэсэн үг. За зөв хариулт нь на концерт байх ёстой байсан. Шалгуулагчдын 38.4% нь зөв хариулсан байна. Гэвч в концерт гэдэг зөв хариултаас олон хувиар буруу хариулсан байна хүүхдүүд. Яагаад ингэж буруу хариулсан байх вэ? За багш нь дээр харуулсан за в гэдэг юу бол дотор гэсэн утгатай угтлаг үг, наа гэдэг нь дээр. За би тайлбарлаж өгсөн. Тэр тайлбарын дагуу хүүхдүүдээ энийг сайн тогтоогоод дараагийн удаа хийхдээ зөв хийгээрэй. Алдаа битгий гаргаараа хүүхдүүдээ. Эсэлтийн ерөнхий шалгалт орос хэлээр өгөх гэж байгаа хүүхдүүдэд амжилт хүсье. Желаем удачи. До свидания, ребята.